Чонын үүр. Сүүлийн хэд хоног балдан өвөгний нойр нь хулжаад шүн мэлтийтэл харж хэвтдэг болов. Заримдаа давхай нь улнаасаа халуун оргиод байх суух газаргүй болоход хүнчлүү тэрч дэмийл тийчилж түр дуг хийхдээ элдэв юм зүүдэлнэ. Маргааш нь тэр бүхнээ зүүдэлсэн үү эсвэл сэтгэлдээ санан дурсан уу ойлгож ядна. Хүү бэр хоёр нь хүүхдтэйгээ баруун орон дээр туйлын тааламжтай унтаж байлаа. Өрхөө бүтээсэн гэр харанхуй зуухны амаар унтран алдаж байгаа ганц цог ёлтой. Үгүй. Балдан ухах болоогүй. Нас ч тийм дор орчхоогүй байна. 67 нас гэдэг бас дартагтай тулсан нас биш. Аав минь 80 шахаж байхдаа унсан юм хөөрхий. Ийхүү бодоход нь насаараа шахуу үерхэж хэрэлдэж хилэлцэж яваад жамсарн нь сая нэг ирээд. Аа хөөрхий балдан минь чи арай л эрт чавганцын малгай өмсчээ. Морь унаж холын уулын толгой дээр гарч алсын бараа хардагч улаасаа өтөлсөн болохоос өгсөн биш. Ирхэн байна да гэж билээ. Ер нь жамсран хизээд үг хатуутай тэр нь балтанд тусал болж байснаас хор болж байгаагүй. Цэрэгт явж бичиг номтой гэгдэж багийн дарга сумын нарийн бичгийн даргын албан хааж явсан жамсрангаас тэр баахан хулчийдэг боловч нэг голын юмгээд хажууд нь тоохгүй царай гаргадаг байв. Харин одоо бодоход бүх амьдралынхаа турш зүрсэн ганц зүйл байсан нь хүүгийн тухай маргаан байжээ. Чи хүүгээ хүнээс гажууд амтан болгох нь гэж жамсран хүүгийн багад нэг хэлж билээ. Гэхэд битгий дэмэр эцэг хүн хүүгээ өөр шиг ээл хүн болох гэж боддог. Ер нь хинч төрсөн үрээ хулгайч худалж болгоё гэж боддоггүй. Надад өөрийн гэсэн эрдэн байж болно доо. Хүн болгонд өөрийн гэсэн тавилан бий. Заяа мэдэг гэж балдан хэдэрлэж билээ. Яагаад юунаас болж анх тэгж муудалцлаа да. Балдан бодлынхаа үзүүрийг олох гэсэн мэт хүнжлөө татаж хөлийн тавхаа даарч байгааг мэдээд далд хийв. 100 дахь цог унтрахчээ. Миний хүү хинээс ч тутгааргүй хаваарын хүүхнүүд шугахаар сайхан ир болно. Амьдрал голомт түшигт тэр цагт балдангийн хүү эцгийн хэрийн ухаанд сүүхэтэй байж суусан газраасаа шороо атхан босцгол хүн болвол барав. Амьдрал гэдэг эрхий ороох сур, эд үлэг, адуу мал шүү. Түүнийг хинч зүгээр өгөхгүй гэж балдан хүүгийнхээ багад боддог байв. Атхар балдан аргатай ир байжээ. Тэр жил тасын үрэнд нэг орж билээ. Би хөнгөн жижиг биштэй учир асагууд авиран авирсаар тасын үрэнд хүрчээ. Тас шувууны үрнээс юу ч олж болно гэж нутгийнх нь ярьдаг байжээ. Уулын завчим их зоргилт байх үрэнд зориглон авирч хүргэл 10 алд аргамж алтан сүх олдог. Тэр аргамж алтан сүхийг авч чадсан хүн баяждаг гэлцжээ. Балдан навшноохой мод хад амтны яс хөглөрсөн үрнээс 10-70 аргамж алтан сүх олсонгүй. Харин тэдгээр элдэв юмсын дотроос хатсан хуруутай алтан бүлзэг нэгийг олсноо хинт ч хэлэхгүй тас нуужээ. Ай бурхан. Одоо ч гэсэн санахад эвгүй санагдана. Балдан октийн хөрөнгөгүй ядуу мөртөл жухам тэр шижир алтан бөгжийг зараад анхныхаа малын барааг харсан удаатай юм. Түүнээс хойш балдан ол замгийн тэнгэртэй болсон гэж хувьдаа бодно. Өвөл хаварт чоны хойноос хөөцөлдөж ганцаг мэлаж явв. Чон үүрэндээ үлзийтэй гэдэг. Үүрэндээ ямар ч амтан руу дайрах ёсонгүй. Байгалийн жам тийм юм. Балдан түүнийг багтаа биеэр тулжээ. Тийм ч учраас хүүгээ 5 нас хүрмэгсэл тэр хавар дагуулад гарчээ. Замдаа амьдрах ёсыг ярьж ямар ч аимшигтай юм үгийг хүүд хэлж ятгаж ууланд очиж билээ. Үүрэнд яг орох болохоор хүү найж царай нь хухай цагаад уйлж бахирн гэдрэг цогтжээ. Балдангийн уур хүрв. Гэдрэг цахалсан ялах амтны хүчээр чирч чонын үрний аман дээр авчираад аргамжаар оосрлож ганц түлээд агуу руу оруулжээ. Тэгэхэд балдан төрсөн эцгээс гарамгүй зориг гаргасан. Араатны нөхөө бүү хийгээч гэж түмэнтэй гуйсан харц цонхийсэн царай жаахан биеийг балдангаас өөрхөн бол хараад эрхвиш өрөвдөх байсан. Харин балдан олзыг алдаж болохгүй гэсэн шунаг сэтгэлэн дийлж
чонны үр рүү оруулсан хэрэг. Харанхуй хатан агуу руу хүүн хорхоо шиг аргансаар далд ороход Балдангийн сэтгэл сая хачин болжээ. Харин хэдхэн мөчийн дараа Балдан авах ёстой ан нь шуудан ёроолд гинсаар аргамжааны үзүүрт татагдан гарч ирэхийг үзэж билээ. Түүнээс хойш Балдан хүүгээ өөрийн гараар хүн болгоно гэж хатуу шийджээ. Галсан сургууль байхад нь хүүхдүүдтэй нийлж пионерын ажил, уран сайханд оролцож гүйхэд нь Балдан эрс хорж билээ. Ер нь сургуулийн хэдэн жил Балдан хүүгээсээ салсангүй. Балдан түүнийг гэхээс нь ч өөр хүнээс ч ер нь юм болгоноос харамлаж байлаа. Дунд сургуульд хүүн биеийн тамирч сонирхолтой болж тэмцээнд ороод гүйлтээр төрүүлж хүртэл үзэв. Эцэг хүүгээ дуртай тоглоомноос нь салгах гэж чадсангүй. Ер нь хүүхэд өсөх тусам сургуулийн ажилд илүү автаж сонирхох дурлах юм руугаа зодуур нүдүрийг эс тоон зүтгэх шинжтэй болсон нэгэн намар Балдан сумын төв рүү нүүсэнгүй. Хүүгээ сургуульд явуулсангүй. Тэгэхэд жамсран ирж "Чи ер нь яасан мунхаг хүн гээч вэ? Энэ хүүхдийн замыг алдууллаа. Сургуульд нь одоохон хүргэж өг" гэжээ. "Цөг. Чи миний хүүгийн толгойг мэддэг болоо юу? Ганц хүүгээ яахыгаа би мэднэ" гэд Балдан халгаасангүй. "Чи өөрийн ухаанаар энэ хүүхдийг амьдрал сургана гэж бодож байна. Гэтэл чиний тэр ухаан гэдэг юу вэ? Явган зал, эдийн шунал. Энэ хүүхдийг чи багаас нь нэвджээ. Сумын төв дээр нүдээ нээгээгүй гүлэг цохон алж байхад нь би нэг тааралдж байсан. Чиний өнөөх чонын бэлтрэг түүлгэж сургасны эцсийн дүн энэ. Хүүхд чинь хүүхдийн илүү дутууг анддаггүй, хайсан гээснийг олбол өгдөггүй гэдэл багш нар ярьж байна." Жамсрангийн энэ үг Балданд доромжлол шиг санагдаж байлаа. Тийм ч учраас Балдан арай л жамсрантай барилцаж авсангүй. "Ганц хүүгийнхээ толгойг яахаа би мэднэ" гэд үлджээ. Үнэн дээр ч Балдан хүн болгон эрдэмтэй болох албатай бус. Балдан хүүгээ өөрийн ухаанаар хүмүүжүүлж чадвал эрдэм нь тэр болно. Түүгээрээ хувь тавилангаа цохионо биз гэж боджээ. Балдан өвгөн харанхуй гэрт нойр нь хүрэхгүй тийчлэн ийм бодов. Өглөө босоход тэнгэр цэлмэг боловч хээр тал хяруу адил нэмгэн цасанд дарагдсан байлаа. Галсан цайгаа уугаад морио эмээлж "Мөр харъя. Шинэхэн цастай аштайхан өдөр байна. Өдөр тийшээ нар гарвал дулаахан болно. Ер нь ч хаваржаар өнөөх цаг төглөө. Аав та цэцэг maaтай илбэлцээд пингийнхээ имийг салхин цэврэж хатаахыг бодоорой" гэд бүү үрэг мордов. Балдан хүүгээ явхад гаднаа зогсоод хүн өсөх гэж мөн хачнаа. Тэр явж байгааг нь хардаа. Уулаа уул. Гэтэл эцэг нь болсон би гэж аргалын шийзгээд багтчихаар ийм хатангар туранхай амтан байх гэж. Даанч энэ зүйлийг барилдахгүй юм да. Ноцолтдогсон бол сумын наданд төрүүлээд жил болгон тааг авах байсан гэж бахархан бодов. Миний хүү хангаа шиг ир болтлоо эцгийн үгнээс гарахгүй өссөн. Эцгийн ухаанаар өдий хүрч яг л над шиг аливаа дарга залтай, амьдралын сүнхээтэй хүн болсон. Эцэг хүн дүүнээс өөр баяр хаана байх вэ гэж санав. Бэр нь хонио бэлчээгээд урт хойныг орж хормой хотноос нь зүгтсэн хүүгээ тэврэн пин рүү очив. Балдан гэрт орж зэлгэн цай модон тагшинд хийж залглаад яаран гарлаа. Пингийн мухарт хураалттай элдэв шуудай савтай юмны цаана өвгөний өөрийн гэрийн хитэн дээвэр цаваг бий билээ. Түүнийгээж салхин цэврээж нодлон идлэж чадаагүй хоньны хитэн арсыг гант хийхээр гаргах цаг болсон тул хүүн цагаа олж пин янзал гэжтэй хэмээн бодсоор пин рүү оров. Хаврын нар ээж өвлжөөний нүмрийн цаст орхиноо хайлаад хашааны дээврээс шар ус тусалж байв. Хүүн нэрээ ямар сүнхээтэй хүн болсныг тэр пинд байгаа юм л хэлээд өгнө. Тэнд юу эс байх вэ? Гурил будаа шуудаагаараа сайхан эмээлийн мод, шинхэн бор эсгий, хөдөө ховор үзэгдэх гүлэм дэвсний булгаар байв. Галсан нэгдэл хідэн хон малдаг нэртэй боловч бэрэлт хэр ажлыг хийж томоотой ажилсаг сайн хүн тул нэгдлийн зүргийг өсгөв гэсэн алдрыг нөхөртөө өгч байдаг. Харин бэрэн шудраг тооноос илүү гарсан мал ухаан нь ихэр хурган мэтийг өөрийн болгоё гэж галсан хэлэхээр буяндаа тэгж бузар битгий хий. Надад ингэж байх сэтгэл алга гэж хэлдэг байв. Галсан тэгт нэг хэлж ис чадна. Ер нь галсан гадна өнгөндөө бол
Томоотой, дуу цүүтэй, аригтар суухгүй, гүцэсгэн хүн харагддаг байлаа. Галсан өвөл болгон аймгийн төв эсвэл хот руу эмчлүүлнэ гээд явхдаа хотын хүний хэрэгцээтэй юмтай очиж харин тэндээс хөдөө хинт ч нүд хужирлахаар юм олоод ирнэ. Олз бол галсангийн ганц эрдэм. Олзны төлөө юунаас ч буцахгүй хүн болон өссөн үн гэдгийг аавын багын найз одоо бригадын дарга Жамсран л мэддэг билээ. Чи тэр хүүдээ хэлмээр юм. Үнэн дээр цэцэг маал энэ хэдэн хоног маллаж өсгөж байгаа болохоос биш, галсанд хийсэн юм алга байна шүү дээ. Би бүхнийг мэдсээр боловч чамайг бодсоор өдий хөрөв гэж Жамсран нэг ирээд хэлжээ. Чи байцгэн, миний хүү чухам ямар гай тарьсан юм бэ? Амьдрах гэж л ядж байгаа амтан байна. Аригтаар суув уу? Хулгай зэлгээ хийв үү? Хотл үнэн ярив үү? Нэгдлийн хий гэсэн ажилд оролцож л явдаг. Яах гэж чи дандаа миний муу хүүг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үзэж явдаг юм бэ? Галсан чамд ямар гай тарив? Гэв. Одоохондоо болохоо байчихсан юм алга. Аваад хэлэлцгийг гэхэд ч муу малчин гэд яриад байх юмгүй. Гэтэл хүн гэдэг амтанд сэтгэл гэж нэг юм байна. Алив нэг ажлыг сэтгэлээрээ нийгэм олондоо тус болохын үүднээс хийхгүй. Гагцгүй амин хувийн ол золбороо бодон хийдэгтэл аюулн байна. Энэ зан газар бол юу ч болж мэднэ. Шунал гэдэг ад чөтгөр шиг ид. Чийл түүнийг юм болгон хичнээн сайхан хүү байв. Түүнтэй сургууль хамт байсан нэг ангийнхныг нь хар. Базрын хүү эрдэмтэн болжээ. Ямын охин их хэмчгээд мандаж байна. Улсын авраг малчин далай гом хоёр яаж алдаршиж явна. Тэгэхэд чи хүүгээ сургуулиас гаргаж савхруулсан. Тийм ээ, чиний хэлдэг үнэн. Хинч хүүгээ хулгайч худалж болохыг гэж боддгоо. Гагцхүү бүх хийсний бүснээс хазаасны хажуугаас илүүжил сурсан чиний занг яг хуулж. Балдан өвгөн Жамсранд юу ч хэлж чадсангүй. Хүүгээ дотроо өмөрч муухан болов гэж бодох ч дургүй байлаа. Баагууд гэхэд шүн орсон цас бараг хайлаад өвөлжөнөөс халуун урд игдэв. Хашаа хорон дээгүүр өнгөц гудас, дээвэр цаваг сэрвэхэр дэлгэн тавих зураа балдан нүмер газарт хөлийн дор дөнгөж соёол байгаа ногоо голж харлаа. Тэр ногоо уран дулаан цагийн анхны шинждэг тэмдэг болон өтөг бууцны дороос хөөртмөр ногоон соёонуудаа тэнгэр өөд сарвайлхан ургажээ. Инээх үе, цэцэг маа, ногоо ургах нь гэж балдан дуу алдав. Хаана гэж цэцэг маач гүйнгэрлээ. Хоёул ногоог шохоорхон харж зогсдол уяан дээр дөрөө ханхив. Галсан ихэд ядарсан мэт давхиж ирээд мориноосоо бууж байлаа. Чи яав? Гэж нэг юмд яарсан сандарсан хүний царайг нь харж цэцэг маа асуув. Яах зүгээр, хүүтэн цай би юу? Гэрт дааханд би. Аава та нааш ирээж гээд галсан бууга гэр дээр тавьж оров. Балдан юу болоо юм бол гэж гайхсхийн цэцэг маасаас асуух мэт хараад гэр рүү яв. Цэцэг маа, номхон хараа эмээлчих гэж галсан гэр дороос чангаар хэлв. Аавда, та надтай явахгүй юу? Ойрдоо салхинд гарсан биш. Морин дээр нэг гардаа гэв. Энэхэн зур балдан алсын уулын орой дээр гарч хармаар юм да. Ямар өтөлсөн болохоос үгсэн бич гэж хэлсэн Жамсрангийн үгийг санав. За тэгье. Нээрээ нэг салхинд гарах болсон гэж балдан баярлан дээлээс салхаар бүсээ тайлав. Миний хүү ийм л ухаантай. Хөгшин эцгээ гэрийн буг болж байгааг мэдсэн байх нь гэж балдан боджээ. Түүний хувцаа тайлах хооронд галсан гараад цэцэг maaтай өндөр нам дуугаар нэг юм марган хэлэлцснээ чимээгүй болов. Хөөрөх баярлах амархан хөгшин амтан хүүхчиг хөлн хөнгөрөөд гарч чадав. Номхон хараг хэдийн имэйлсэн байлаа. Бэр нь хадмаа гараад ирмэц дэрэгдэн хурч ирээд аава, та явах хэрэг байна уу да гэж зөөлөн асуув. Явна охин минь. Явалгүй яах вэ? Аав нь бас чиг чавганц болчих болоогүй байна. Салхинд гараад ирээ дээ. Алсын уулын оройд гарч холын бараа харъя охин минь гэд балдан бэрээ хормооноос нь чангааж аваад үлдчихвээ гэсэн мэт мориндоо яаран мордов. Зэрэглээ жирвэгнэн хар газраас уур савсаж цасны шар горих хөгжилтэй дууга аялсан хаврын тогтуухан өдөр байв.
Гэрээс холдож хүүтэйгээ ухаа даван сажлуулж явахдаа өвгөний сэтгэл үнэхээр сэргэж нурууны чилээ гарч ямагт шүнд халж заваадаг хөлийн нүвчин арилга шиг санагдана. Буянтай сайн хүүтэйдээ өвгөн баярлаж явлаа. Нодны жил хөгшин нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Амныхаа хідэн малыг туугаад өвгөн хаврын сүүл сард хүүгийндээ бүр мөсөн ирж билээ. Өөрийн бодсон хүсэл нь биелсэн тул Балдан чавганц малгай өмсөж сэтгэл амар цайгийн чанаж хач хүүгээ харж суух болжээ. Залуу насандаа хөндлөн гулд тавхиж явсан нутаг нугаараа хатруулахад улам сэргэж сэтгэл байсан. Төрсөн нутгийн сайхан уус хаврын зэрэглэлийн дор дуниартан харагдана. Нүмерэг хадын хойт ингэр бараадалж модны цахын цас хандрахжээ. Тэр ингэрт багтаа хонь харуулж явсан шүү дээ гэж бодож үүл хурсан тэртээ хойд зүгийн цэнхэр улсын цаана үтэлсэн нүдэнд сүмэлзэн харагдах бургастай голын дэнждэр анх хөгшөнтэйгөө уулзч билээ хөөхий гэж дурсан санаж хуучин дурсгал бүхнээ уудлан явв. Үсэх багаас хөндлөн гулд давхиж аж амьдралын зам хөөж ол зомгийн тэнгэрт сүсэглэж залбирч явсан нутаг нь хаврын норндор өнгөтэй сайхан харагдаж байв. Энэ олон цохог хичнээн ч бэлтрэг түүнд хайрлаж цэнхэр үнээрийн дор сүмэлцэх тэртээ хүндий хичнээн ч үнэг хярсаа түүнд өгч эрвэн сэрвэн модтой хойд зүгийн хөвч таг хизээч Балдангаас булгай харамлаж байгаагүй билээ. Ил талд хичнээн ч ан хийж хичнээнийгч бас хот хүрээрүү гүйлгэж атгар биенд томдсон ширэн төрөвчөө хідэнтэй дүүргэж явсныг бурхан л мэдгсэн байх. Ол зомгон дандаа л ангаар болтдог байсан уу гэвэл бас тийм бус. Намар жин тээж хавар мод хийж зунд сал тавьж утсан явсан удаач бас бий. Тэр болгонд Балдан олсон тэнгэртээ явсан нь үнэн. Ийхүү элдвийг сангалцаар олон цохоотой ингэргүүд гараад ирснээ Балдан мэдсэнгүй. Нэг томоохон цохооны ёроолд хүүн мориноосоо буув. Балдан ч бас буулаа. Хүү ганцганаасаа шуудаа аргамж хоёр буулгаж цохоо өөд өгсөв. Эцэгт хойноос нь хүүхэд шиг даглаа. Амьсгаадад явж болох биш. Залуудаа гүүгээд гардаг цохооны оройд одоо атгар Балдан 2-3 амарч байж хүрв. Хүү нинэмсэглэн тамхиа татаж суулаа. Эцэг хажууд нь суун амьсгаагаа дарав. Олон цохооны ингэр нүмер дулаахан байлаа. Энд чонын үр байгаа юм. Хитэн бэлтрэг генад байна. Авт чадаж гэмээн их хүн хүрэндээ. Том олц шүү. Аата чагнаач гэж тамхиа шуналтаа сорж хүүн тайван хэлв. Балдан нөхрөө тонгоож чагналаа. Нэрэл тийм байв. Генах дуунаар нь багцаалдаад 7-8 гүлэг. Гинээр олцдоо. Ямар ч байсан алдаж болохгүй гэж бадалтан бодлоо. Тийм байгаа үз. Харин тийм байна. 8-аас наашгүй. Нэг нь 50 цаас 400 төгрөг гэсэн үг. Тийм ээ аваа. Тэглгүй яах вэ хүмүүс? Дүүрсэн хэрэг хаяад явах уу? Гэж галсан гаансаа чулуун дээр тогшов. Юу гэсэн үг вэ? Ийм бэлэн олзыг хаywал адсанд муу болно гэж аав нь дуу алдчихэ. Уг нь ч тийм. Гинэт чоны нарийнхан үүрэнд уул шиг том биетэй хүн яагаад ч багтж орохгүй. Эцгэл давжаа биетэйгээр хүссэн олзыг нь авч өгөхөөс өөр аргагүй Балдан ойлгожээ. Өөр яах вэ? Аав норыг юу гэсэн үг вэ? Тийм нүгэлтэй юм гэж байх уу? Гэж хүн дуу алдлаа. Үгүй яах вэ? Багтаа ортгол байсан юм. Гайгүйз. Горгүй ахаа. Очиж таныг уруулах гэж юу? Муухай юм болж байна. Хүү ингэж дуу алдаж байвч цаанаа бол ороод аваад өгөөсэй гэсэн хүсэл нь ил байх тул аав нь яагаад ч юм санаа алдчихэ. За хүмүүс төрглөе гэж өвгөн агуу амсар руу очив. Өөрөө л мэд хэрэг байна уу да гэж галсан аргамж бариад хэлв. Зүгээр хүмүүс ороод л үзье гэж Балдан хэлжээ. Хүү эцгийнхээ бүсний дээгүүр аргамж давхарлан уйж Балдан уухичсаар агуу руу төглөө. Аав та айлтгүй шүү. Би сайн барьж байна. Харин хадны ирмэгт цохиулв. Болгоомжтой байгаарэ. Хэдийгээр өвгөн баахан айж зүрх дэлсэн амьсгал нь ихтсэн боловч
Хүүгээ зовоочхно гэж бодоод мэддэхгүй хичээсээр агуй руу орлоо. Энэ агуйг өвгөн одоо л таньжээ. Энэ худаг шиг гүнзгий агуу дотроо хажуу тийшээ хонгил болон салгаалдаг билээ. Тэр салаануудын нэгэнд чон үүрээ засдаг юм. Өөрөө ч багтаа олон орж хүүгээ ч анх энэ агуй руу хүчээр түлхэн оруулснаа өвгөн бууж явахдаа бодож явлаа. Өвгөн агуй руу улам доошлсоор байв. Сайн хүн ааваа хад чулуунд цохиулж гэмтэх үе хэмээн аргамжийг бүх гэгч барьж байлаа. Харин байгалийн зам нэг өдөр алдагдаж болно гэдгийг энэ хоёр хүн мэдсэнгүй. Өглөөхөн галсангийн буудаад шархлуулсан өлөгчин чон хэнийг ч юуг ч хідэн хэсэг тасар татхад бэлэн үүрэн дотроо архиран хэвтэж байжээ.